Энэ тийм цайны газар хоол идчих байх юм үгүйсэхгүй шүү дээ. Наач айгүй ноцтой асуудал байхгүй юу? Хөөе. Энэ хин гэлээ. Чи шүнжэнгөө Монгол зайд. Хүү. Чи шүнжэнгөө Монгол хэл ойлгож зүв бистэ. Бүр тестээ сууж исэн те. Одоо яагаад жүжиглээд байгаа? Яасан? Хаалтаагүй шүү дээ. Та нар байлгач юу? Хөөе. Шүнжэнгөө хийсэн нэгэн цэгийн шуралцлаас шал зөрөөд нь шүү дээ. Хөөе. Наа чи эсвэл мэрэгчлэлтийн ерхий газрын дарга. Энэ эсвэл энэ амар тавилттай байд юм уу? Байгаагаар бид нар явж байна. Байгаагаар л явж байна. Одоо тэгээд холбогдох төрлийн байгууллага. Одоо шүн байсан мах нь ардаа бүр өмхий зэлжилсэн мах байсан. Одоо манайх үстэй ингэ за юу ч тайлбар. Манайх байсан махнууд дээр дахиад лацаа өндүүлээд энэ шалгалтын хүрээгээр хийж байгаа. Бидний дардаа бүр жоох хөвгт ойлгохоор нэг асуулт асууя л да. Шүн шалганаа гэсэн чи шүн. Яагаад хөлдөөгчнөөс хөлдөөгчнөр мах зөөж байгаа. Энд баг чинь тэнд бас хөлдөөгч л байсан. Нэг шүү. Хоёрдугаар Монгол ганцхан лаборатори байгаа тийм үү? Биемээ очиж шууд лабораторид шинжилгээнд мах өгч болохгүй. Та өөрөө энийг мэдж байгаа. Мэргэжлийн ялтын байцаагчийн дүгнэлттэй заавал лабораторид өгдөг. Тийм биз? Тэнгүүд нэгэн цэгийн мэн чи очиж махаа өгсөн чинь та яг тэр газраас чинь мэргэжлийн ялтын ерхий газрын дараа мэргэжлийн ялтын ерхий газар нь байцаагч нь мах өгцөө гэсэн. Тийм хариу өгсөн шүү тэр лаборатори чинь. Би өөрийнхөө хоёр нүдээр хараад хоёр чихэр сонссон. Тэгэхдээ тэр махыг бидний нүдэн дээр авч өгч өгөөгүй. Хаанаас ямар мах өгсөн, ямар шинжилгээнд өгсөн бид нар мэдэхгүй. Шинжилгээнийхэн дүнгийн хуваад доош нь дараад өгч юм уу бид нар мэдэхгүй. Тэгээ ингээ сая удаа лайв үзээсэн чинь Монгол байг ёсгүй хүн чинь одоо бүр эн чи махны бизнес хийсэн. Хөлдөөгчнөр мах зөөгөө явж байгаа. Энэ бүр айгүй том асуудал шүү. Хариулах асуулт. За нэгдүгээр шид малын гаралтай төгөөдөлтөй түүний шинжилдэг лаборатори маань өөрөө малын дэг ариун цэврийн лаборатори гэдэг малын дэг хариу гэдэг лаборатори байх. За мэргэжлийн байгууллагын хариу лабораториуд бол энэ сая тэр таны хэлээд байгаа малын махтай холбоотой дийжүүд шинжилдэг байгаа гэж. Хоёрдугаарт нь шүү дээ лаборатори болгон яг лаборатори болгон гэж ганцхан лаборатори байж би танд хэлсэн. Лабораториуд шүү дээ шинжилгээ авдаг лабораториуд чинь улсын байцаагчийн нөгөө бичсэн тэмдэглэлийг үйлдэж ямар шинжилгээ юу үүсгэх гэдгийг чинь авдаг байгаа. Би хараад байж ойлгоорой. Хамгийн гол нь наа хитцэн жүжээд нь шүү дээ. Энэ одоо шүн хардаа бүтээч зүгээс ятахгүй юу? Гадаадын иргэдийн асуудлуудаас гадаадын иргэдийн хоёр өндөр цагдаагийн байгууллагууд хэлбэрээс аваад бид нар бол тухайн бүтээгдэхүүнтэй юм аяа. Тэр шууд ингээд ийм амархан хөгж яваад энэ чинь гадаадын иргэдийн асуудлаас энэ чинь зөрчилтэй одоо шууд авчиад тэндээ байж тээ. Яг өөрийнхөө хууль дүрмийн дагуу мэдүүлэл өгнөд авах гэж байна. Одоо тэр гадаад ирийг хараад тэр очиж мэдүүлэх зүйл өгөх юм. Тийм шүү дээ. Одоо иммиграшн гадаад ирийнхэнтэй яг наат асуудал. Би бол хүнсний сая бүтээгдэхүүнтэй холбоотой юмнуудыг бид нар яаж ийм үгээр лацтаад шинжилгээ аваад ингээ юмнуудыг явуулж байна. Одоо бас эзэн холбоотой байх асуудал гарч ирж байна. Энийг хууль дүрмийн дагуу бид нар хамгийн гол нь ардаа наач бүр ингэж заавал үндэслэл байцаг шин дүгнэлт мөнгөлж байгаадах шаардлагагүй байдаг шүү. Шүн хөлдөөгчний орон зүйцсэн. Маш энгийн асуудал болчихно. Юуны биш үү? Яг энэ хөлдөөгчд машин дээр байсан гол чинь аваад бид нар биш үү? Хаашаа явах гэсэн ингэ тодруулах. Тийм нэгэн цэгийн мэдэрч бас авцсан мах чи одоо чаннаа гэдэг идэрч байна. Тийм болно. Тэгэнгүүт саяны мах чи шал өөр байна. Шүн одоо байсан махныхын зураг нь үртэл юм байна. Бид нар сая биш үү нээлттэй явсан. Телевизээс би нээлттэй яваад дацаа хөндөгдөж нээлттэй байсан бол би төгж ирэх гэж 2-3 цагийн дараа наа ирэхгүй байхгүй. Тэгээд та хардаа яагаад заавал юм мундаг сэтгүүлчийг дагуулж ирдэг. Бид нар биш энэ шалгалтын дээр байж ирсэн. Бид нар шалгалтын дээр байж ирсэн. За бид нар биш өрсөлдөөд шалгалт хийхдээ явж байгаа. Энэ дээр ирсэн. Ийм очтой байна. Нэгүн чи 2 3 4 шүн чаавас үзээл яваад байсан шүү дээ. Тийм шүү. Та өөрөө бас үзээл гэдэх юм. Та бас надад үзээл байгаад байсан юм шиг байна шүү дээ. Бид нар биш тэгээд явуулж байгаа биш дээ. Юмнууд чинь бид нар шанд шалгалт хийж байгаа юм чи бид нар шанд шалгалтуудаа энэ дээр байгаа шүү дээ. Тэгэхээр ямар таны хэлээд байгаа яг бид нар хуулийн ойлгож байна. Хуулиндээ угаасаа тийм заалтай юм бэ лээ. Яг хяналт шалган шүү гэж хэлж байгаа шалгадаг. Монголд л тийм багт. Би шалгалтын маань өөрчн бас тайлбарлаад хэлээд үү. Шалгалт болохоор шүү дээ хэлбэрээсээ шалтгаалж байгаа. Хэлэхгүй шалгалтууд явж байгаа. Жишээлбэл одоо сая энэ асуудалтай холбоотой MDC-ийн холбоотой асуудлаас 5 сарын 15-наас хойш имэйл төрчмийн юмнууд бүгднийг шалгалт явуулж байгаа. За үүн дээр биш тийм нэдлгаатай төгөөрдөг шин байна, зөвхөн агуулгатай шин байна.
энэ дээр бүгдний шалгалтууд нь явагдаж байгаа. Энэ дээр бол хэд шаардлага ба төлөвлөгөөт бүгд хянь шинжилгээтэй баталгаажлын шалгалтанд бол аж ахуйн нийлэмжээр мэдэгдэж байна. Гэхдээ дараа шалгалтын асуудлаар би юм заах гэв. Тэгвэл нэг л юм. Бид харин таны хүүхдүүд байж байгаа. Таны хүүхд, миний хүүхдүүд, миний дүүнер мдээгүй энэ махыг бас хотын төр цайны газар идсэн байж магадгүй. Гэхдээ заавал энэ махны бизнесийг дандаа хятад хийгээд шаардлагагүй. Одоо өөрчлөлт хийх болсон. Энэ дээр бас нэг жоохон үнний тал зогсооч. Зүгээр шалгалт ингээ нэрийтлэр л ингээл яваа л гэдэг. Яг үндэ бодтой ирж байгаа юм юу ч байна. Гэхдээ таны ажил угаасаа ганц хоёр оног нөлөөлөхгүй шүү дээ. Өнөрөөс ганц хэлж байна. Ил суралцж байгаа баярлалаа. Гэхдээ нэгүнтэй ярьсан юм уу ер нь? Өглөө ярьсан. Өглөө ярьсан юм. Тэгээд нэгүн чинь чаав шүнжэнгөө суралцж таацсан байхгүй. Тэгээд би надтай адилхан би зөв шууд шудраг хэлчихээ дээ. Би тийм пялтаг байх дурггүй. Зөв надтай адилхан олон хүмүүс комментэрч гэсэн хэлж байгаа. Нэгүн цэгийн миний шүнжэнгөө явж хагаад унтцаа уур нь өнрөө одоо дарах дээр жүжиг тавиад байна гэдэг юм бүр цоошлоор бүр дүүрэн байна. Энэ юу хэр уртаа? Би нөгөө өчигдөр манайх руу айгүй олон иргэд хандаад байсан. Ер нь өмнө манайх сурулж ирсэн шүү дээ. Тэр нэг DMD билүү нэг амар орчинд хэлсэн баг. Тэр чинь манайх сурулж гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд энэ махны асуудлаар иргэд хандаад хаар зэрэг за сурулжлаа гэ өчигдөр орой бүр орой пост хийсэн байгаа. Би махны асуудлыг сурулжлаа гэд. Тэгээ өглөө босоод ирсэн шүн баахан явсан билээ. Тэрийг бол мэдээгүй. Тэгээ өглөө нөгөө сурчлаадсан сэтгүүлч рүү яриа. За юу болов? Одоо яахаар байна? Ядарч гин үү гэдээ ярьсан. Тэгсэн чинь инглигээд. Тэгээ би мэрэгжлийн хэлтийн газар руу яриад танах хянаа шалгалт хийж байгаа юм бол очиод байгаа газар нь очиод сурчлаах яа гэд. Тэгээ аминда тоогоошноо нууж ирж байгаад сая энд чанаад үзүүлж ирсэн. Халбас аяга марч би амхан талд хөвчрээд байж л. Гэтэ би нэгүндээс асуусан. Өнөрөө очсон байж тээ та нартай ярьсан юм уу гэсэн чинь манай азар руу залгаадсан. Та нар өнөөдөр очих уу? Яг очих уу гэж асуугаад исэн. Өөр юм хэлээгүйгээд надад хийж хэлж байгаа байхгүй юу? Биш өнөө миний яриг ойлгоорой. Би зүгээр шууд анхны сэтгэл шүү дээ хүн бол тийм шүү дээ. Тэгээ өөр их чинь бол одоо Монголын сэтгүүл зүүн магнат гээд комментэр бол амар битчих шүү дээ. Гэхдээ заавал яад өнөрөөтэй энэ мэрэгжлийн хэлтийн ерхий газрын дарга нь явдаг юм бол яа нэгүнтэй юм бол сая дарга гэж лайв дээр чи явуулсан. Агуу хүнсний аюулгүй байдлын газрын дарга нь аахгүй нэг хариуцсан. Албаны. Тэгээ би өглөө ярьсан байханд би одоо ингээ нөгөө сэтгүүлч учраас мэдээж би энэ хашаан дээр ирээд би хаалга мөргөн штэ. Тийм учраас мэрэгжлийн хэлтийн шалгалт нь хаана байна? Хамт явъя. Бодит байдал нь юу юм харуулъя гэд ингээд явах чинь миний сэтгүүлч өөргөцтэй. Тэр хүрээндээ эднийх рүү хандсан. Нэгүнийг хандсны үгүйг нь би мэдэхгүй штэ. Тэгээ намайг хандгад манай шалгалтын баг өглөөнөөс хойш шалгаа явж байгаа. Очно гэх юм бол энэ хүн рүү холбогдоод очиж болно гэд хэвлийн албанаас нь энэ барилжны юм гэдэг даргын утсыг өгсөн. Би ирээд ингээ хоёр газраар орлоо. Тэгээ ер нь бол ингээ хөлдөөсөн мах үзээл ингээд бид нэр мэдэхгүй штэ. Тэнгүүд нь ядаж буцалгаад үзчихийл гэж бодож штэ. Тэгээд үзлээ одоо нөгөө сэтгүүлчийн аргыг хэрэглэлээ штэ. Тэгээ хүн би бол шууд амрууж ирэхгүйсэн байхгүй юу? Өөртөө идээд тах шиг байсан. Харин би шууд одож ирэх гэж ирсэн. Тэгээд чи өөрөө шууд нүд дээр хүнтэй шүү. Айтайгаа мөрөхгүй шууд хариатын газар өгөө явуулчих юм. Тэр хариатын газрын ажлаа хийх. Тэр хамгийн гол нь ардаа би ямар ажлын төвчих гээгүй шүү дээ. Хамгийн гол нь хотын дүр хэрэг хүүхдүүд идсэн байгаа гэж бодоход эмзэглэхээр асуудал байхгүй. Гэтэ сая чанцсан юм чи одоо нэгүн бос чанана гин. Өчтөр шинэ авсан мах байгаа гин. Одоо тийшээ явъя да. Махгүй үлдсэн юм чи. Гэтэ энэ бол аюул том асуудал шүү. Энэс цаана зөндөө асуудал байгаа л та. Яагаад заавал хятад үед ингэж уур урайл ирлээ гэж чадлаа. Гэхдээ нэгүний сэтгүүлч бол тэгжээ лээ. Өглөө та нар ирэх үү гэж асуугаадсан. Тэгээ очсон байх юм үнэхээр гайхчихлээ. Ирэх үү мэрхүүг одоо яагаар байна? Яг наа чи бодтой юм уу? Одоо ер нь яана гэж хэлж өнөөдөр ингээд амарнаа баяр хүмүүс баярлж байгаа учраас гэнэ. За. Ингээд асуусан шүү дээ. Тэгээ би энэ дэр ирээгүйс байгаа. Гэртээ байж байгаа. Энэ өнөөдөр би лаборатори ганц лаборатори гэдэг юм байна л та. Тэгээ заавал мэрэгжлийн хэлтийн газрын байцаагчийн дүгнэлттэй махын шинжилгээнд оруулдаг гинэ. Одоо сэтгүүлч төчөө махын шинжилгээнд оруулах хөдөлгөөний аврал процесс байж болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тал дээр юу гэж бодож байна? Дээгүүрээ лобби явууч хардлага зөндөө. Тэгээ яагаад заавал ингээд яг тэр мэрэгжлийн хэлтийн газар лоббитой хардлага төрөөд хад хамгийн амар сэтгүүлч нь хүрээд ирэх гэхээр өөр амар хардлага төрүүлээд байгаа байхгүй. Энэ угаасаа ард нь амар том дандаа хятадууд өнгөтэй хүмүүс байд юм. Би биш шүү зүгээр ингэж бодож байгаа маш олон хүн байгаа. Зүгээр үнэхээр нэр шүү. Гэхдээ одоо тэгээд хийн хөнгөл санаа зовж штэ. Би өглөө гайлын ерхий газар руу залгалаа. За энэ дулааны аргаар боловсруулсан мах гарч ийн үү гэдгсэн. 2021 оны 6 сарын 21-ээс хойш зогссон байгаа байхгүй юу? Тэрс хэлээр гарахгүй, хэлээр гарахгүй. Тэгээд энэ мах чинь тэгвэл хайчаад байгаа юм бэ гэд. Энэ махан дотроос нь амар нөгөө хүний цогцос
хадгалахад хийдэг. 3,000 дахин их гэж байгаа. Химийн бодис хийдэг. Тэр нөгөө үйлдвэрээс нь мах импекси нөгөө хийхгүй гэдэг үйлдвэрийн хайцаг нь гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо хян болоод байдаг юм уу гэдэг амар олон ийм эргэлзээнүүд байгаа байхгүй. Тэгээд энэ асуудал дээр бас ингээд цэг тавих хэрэгтэй тийм үү? Яг үний яриад байгаа мó, худлаа яриад байгаа мó, хаана асуудал байгаа юм. Ингээд сурвалжлал нь одоо бидний үүргэцтэй. Тэгээд сэтгүүлч хөнгөр нөгөө авдаг их сурвалж нь өөр ажилтдаг арга барил. Тэгээ би зүгээр бодохдоо өнөөдөр би мэдэхгүй би мэрэгжлийн сэтгүүлч өөрийнхөө мэддэг юм бол аягүй сайн ярил л та. Гэтэ нөгөө жоохон ёс зүй байвал нэгүнтэйгээ яриад бараг цуг ирхэн зөрж үйсэн юм шиг тийм одоо игдүүцэл аягүй олон хүн хөвчиж байгаа. Би одоо ямар хэлсэн бэ? Тэгээ жаавс тэд чинь нэр 4-5 шөнө явсан шүү. Би тэр сэтгүүлчтэй холбогдсон. Viber холбогдсоор нөгөө чи тэгээд байгаа байхгүй. Би холбогдсон. Инфо гэж асууж байгаа би. За ингэсэн юм одоо яах вэ гэдгсэн чи ингэсэн гэдэг. Тэгээ өнөөдөр яах юу болж байгаа юм бол гэдгсэн чинь өнөөдөр би амарна гэсэн байхгүй юу? Одоо ингээ баярлал хүмүүс баярлах байлгүй гэхээр за би шүнжин явцсан юм чи энэ сэтгүүлч амрах гээд байгаа юм байна гэж бодохгүй. Би тэрнээс өөр редакцийн сэтгүүлчийг одоо хоёлаа тийшээ цуг яв юм уу гэхгүй шүү дээ. Би зүгээр асууж штэ тийм үстэй. За ойлголоо. Би ерөөсөө асуудал үүсэх гэж бол ирээгүй шүү дээ. Өөр. Гэхдээ саяны ятыг шууд өгч явуулж өсгөл байсан юм да. Чи жолооч хайр байж гэж. За. Тэ. Одоо яалтаа ажиллаад. Ирээд дуулна. Энэ хятад чинь уулна өчигдөр шөнө нэгүний лайв дээр бүр тэрцсэн байсан бохгүй юу? Жаавс. Монголоор яриад монголоор ойлгоод тэр нэгүний хэдэн сэтгүүлчдийн өмнө юу ч хэлж чадахгүй байгаа чи. Тэгсэн чинь мань өндрөө дээр зүгээр ваа сайн мах гэдгийг өөр зэвүү дургуй зэрэг өрөөд хүрээд ирсэн. Тэгээд зүгээр та нар өөртөө харсан хуухаа тас гэл зүгээр аваад явчлаа. Ямар ч тэгээ нэгүн цэгийн энэ асуудлыг 4-5 шөнө сурвалж ирсэн. Энэ маш ноцтой асуудал. Нэгүнийх нь 5 гэдэг нөө өөрсдийнхөө авсан махыг бас чамж үзүүлъя гэж. Энд ямар ч лобби орсон байгааг хинж мэдэхгүй. Ард нь ямар ч хүн байгааг мэдэхгүй. Гэтэ ямар ч газар авсан асуудал болоод байна. Тэгэхээр нэгүн рүү ямар ч юм байж байгаа нэгүний тэр мах чанах дээрээс лайвийнэ. Сая тэгтээ бас жоохон ятдаг нэг жоохон хатарчлаа тий. Төгжрөөд ирж байгаа нэг шиг зүгээр ойлгоорой. Нэгүн дээр очичаад нэг лайвийнэ.